Сайн байцгаана уу? Номын хураангуй подкаст эхэлж байна. Та төсөөдөд үзтээ. Манай эртний өмнөх 5 дугаар зуун Хятадын байлдаанд улсуудын үе буюу улс гүрнүүд нэгнээ залгиж цус асгаруулсан дайн тасралтгүй үргэлжилж байсан тэр цаг үе. Яг энэ хатуу ширүүн цагт сүнс химээх нэгэн гармга жанжин 13 бүтэд бүхий нэгэн номлол бичиж үлдээсэн нь өнөөдрийн бидний ярих дайтах урлаг The Art of War юм. Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх товчооны барьцаалагдсан хүнийг аврах тактикийн суурь логик нь сүнзийн стратегитай яв цав нийцдэг. Мөн Харвард, Стэнфордын бизнесийн сургуулийн шилдэг гүйцэтгэх захирал нарт заадаг стратегийн хичээл тэрж байтугай дэлхийн шилдэг хөлбөмбөгийн дасгалжуулагчдын ширээн дээр энэ ном байдаг. Яагаад гэж юу? Учир нь энэ ном цус урсгах тухай биш, харин ялалтын тухай ном юм. Бүр тодруулбал зөрчилдөөнийг хэрхэн оюун ухаанаар хамгийн бага хохиролтойгоор даван туулах вэ гэдэг сэтгэл зүйн гарын авлага юм. Амьдрал өөрөө тэр чигтээ тулаан шүү дээ. Бизнесийн өрсөлдөөн, ажлын байран дэх үл ойлголцол, гэр бүлийн маргаан, тэрж байтугай өөрийнхөө залхуурал, айдастай хийх дотоод тэмцэл. Энэ бүхэнд хэрхэн ялагч байх нууцыг сүнс бидэнд хэлж өгнө. Нэгдүгээр бүлэг. Хамгийн дээд ялалт буюу отчийн ухаан. Сүнс. Дайн бол төр улсын амин чухал хэрэг. Амьдрал ба үхлийн зам, орших ба мөхөхийн асуудал. Үүнийг сайтар шинжлэхгүй байж хэрхэвч үл болно. Химээх, маш хатуу, жихүүдэс хүрм өгүүлбэрээр намаа эхэлдэг. Бид заримдаа шийдвэр гаргахдаа, ялангуяа хэн нэгэнтэй маргалдах, бизнесийн эрсдэлтэй алхам хийхдээ ямар ч тооцоололгүйгээр сэтгэл хөдлөлөөрөө дайран ордог. Гэтэл сүнс, эн чинь чиний орших, эс оршихын асуудал шүү гэж сануурж байна. Сүнзийн гүн ухааныг тайлбарлах нэгэн алдартай домог байдаг. Эрт цагт Хятадд ах トゥ 3 матаж байж гин. Хүмүүсийн дунд хамгийн алдартай нь хамгийн бага дүүн байж. Тэрээр өвдсөн хүнийг имчилж үхлээс авардаг байж л дээ. Тиймээс хүмүүс түүнийг шүтэн биширдэг байв. Харин дунд ах нь өвчин дөнгөж эхэлж байхад нь имчилдэг байсан тул зөвхөн тасхондоо л танигджээ. Тэгвэл хамгийн том ах нь хүнийг өвчин тусгаас өмнө урдчлан сэргийлдэг агуу атаж байж. Тэгтээ хинч түүнийг мэддэггүй. Яагад гэвэл хүмүүс өвдөөгүй болохоор түүнийг аварсан гэдгийг ч ойлгодоггүй байж. Сүнзийн хэлэх гээд байгаа хамгийн том мессеж энэ номын амин сүнс нь яг л энэ. Тулалдаж 100 удаа ялах нь дээд амжилт биш. Харин тулагдахгүйгээр дайсныг буулган авах нь дээд ялалт юм. Өнөөдөр бид асуудал үүсгэхэд гал унтрааж, өдөржин шүнжин ажилласан менежерүүдийг шагнадаг. Гэтэл яг үнэндээ хамгийн шилдэг менежер бол тэр хямралыг гарахаас өмнө тооцоолж, ямар ч шуугиангүйгээр тойрж гарч чадсан хүн юм. Хой хүний амьдрал дээр ч гэсэн хэн нэгэнтэй хоолоогоо сүйтэл маргалдаж, өөрийнхөө зөвийг батлах нь ялалт биш. Харин тэр маргааныг үүсгэхээс өмнө ойлголцож, нөхцөл байдлыг намжаах нь жинхэнэ дээд ялалт юм. Зөрчилдөөнөөс зайлсхийх нь сул доройн шинж биш, харин хамгийн дээд түвшний ухаан ажээ. 2 дугаар бүлэг. Өөрийгөө ба дайснаа тань. Подкастын маань 2 дугаар хэсэг стратегийн хамгийн алдартай дүрм рүү орж байна. Сүнзийн бичжээ. Өөрийгөө мэдэж, дайснаа таниул. 100 тулалдаанд ч ялагдах аюулгүй. Өөрийгөө мэдээд дайснаа мэдэхгүй бол нэг ялж, нэг ялагдана. Өөрийгөөч дайснаа ч мэдэхгүй бол тулаан бүрт ялагдах болно. Маш энгийн сонсогдож байгаа биз? Гэхдээ энэ дүрм дээр хүн төрлөختөн мянган жил бүдэрж онсаар байна. Бид ихэнхдээ өөрсдийгөө мэддэг гэж андуурдаг. Бидний давуу тал юу вэ? Бидний сул тал, эмзэг цэг юу вэ? Үүнийгээ бодитоор харж чадахгүй. Өөрийнхөө хүчинд хит бардах нь уналтын эхлэл болдог. Бизнесийн түүхээс харцгаая. 2000-ад оны ихэр гар утасны зах зээлд үнэмтгүү ноёрхож байсан Nokia компани яагаад унсан бэ? Тэд өөрсдийгөө маш сайн мэддэг байсан. Гэхдээ тэд дайсан буюу шинээр гарч ирж буй өрсөлдөгч болон хэрэглэгчдийн өөрчлөгдөж буй хэрэгцээг таньж мэдээгүй. Тэд 100 тулаанд ялагдсан шалтгаан нь ердөөл мэдээлэлгүй сэхүүн байсан ярддаг юм. Сүнс энэ бүлэгтээ тагнуулчдын тухай маш онцгойлж авч үздэг. Мянган цэрэг хөдлөх зардлыг харамлахгүй атлаа. Ганц тагнуулд мөнгө харамсах нь мунхаг хэрэг гэжээ. 21-р зуунд тагнуул гэдэг нь юу вэ? Энэ бол мэдээлэл. Энэ бол big data. Маркетинг хийхээс өмнө зах зээлээ судлах, хэн нэгэнтэй гэрээ байгуулахаас өмнө тэр хүнийхээ тухай судлах. Мэдээлэлгүйгээр гаргасан шийдвэр бүр харанхуйд нүдэ боогоод тололдохтай л ижил. Сонсогч та яг одоо өөрөөсөө би яг одоо тулгарч байгаа асуудлынхаа эсвэл өрсөлдөгчийнхөө талаар хэр их мэдээлэлтэй байна вэ? Би өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрч чадаж байна уу гэж асуугаарай. 3 дугаар бүлэг.
хуурам мэхлэх урлаг ба сэтгэл зүйн дайн. Одоо бүгдээрээ Сүнзийн хамгийн их маргаан дагуулдаг. Гэхдээ хамгийн үнэн нэгэн зарчим руу оръё. Дайн бол хуурам мэхлэх урлаг юм. Тиймээс чи хүчтэй байсан ч сул дорой мэт харагд. Идэвхтэй байхдаа идэвхгүй мэт харагд. Ойрхон байхдаа хол байгаа мэт. Хол байгаа бол ойрхон байгаа мэт сэтгэлдлийг дайсандаа төрүүл. Энэ үгийг сонсоод Сүнз бидэнд худлаа яар, залгарах гэж заагаад байна уу гэж бодож магадгүй. Үгүй дээ. Энэ бол худлаа ярих тухай биш. Харин урьдчилан тааварлашгүй байх тухай юм. Хэрв таны дараагийн алхам юу байх нь тодорхой байвал та аль хэдийн ялагдсан гэсэн үг. Спорт дээр жишээ авч үзье. Боксийн домогт тулаанч Мухаммад Али 1974 онд Жорж Формантай хийсэн Rumble in the Jungle тулаанда яг энэ стратегийг хэрэгэлсэн. Тэр эхний раундуудад өөрийгөө маш сул дараа ядарсан мэт харагдуулж, рингенд наалдаж зөвхөн хамгаалж байлаа. Форман хамаг хүчээ шавхан нүдсээр маш хурдан ядарсан. Яг тэр үед хүчээ нөөсөн Али гинэт сөрөг довтлогоо хийж нокаутаар яасан байдаг. Хүчтэй атлаа сул дараа мэт харагдаж өрсөлдөгчөө төөрөгдүүлсэн хэрэг. Сүнз мөн ингэж сургадаг. Хэрв дайсан чинь ууртай бол түүнийг улам цочроо, ухаанаа алдахад хүрэг. Хэрв дайсан чинь амарч байвал түүнийг бүү амраа. Маргааны үед нөгөө хүн чинь уурлаж хашгичж байвал та өөдөөс нь хашрах хэрэггүй. Харин ч маш тайван бай. Таны тайван байдал нөгөө хүнийг улам бухимдуулж алдаа гаргахад хүргэн. Энэ бол цэвэр сэтгэл зүйн дайн. Хин сэтгэл хөдлөлөө удирдах чадсан нь ялагч болдог. 4-р бүлэг. Ус шиг бай ба жинхэнэ лидершип. Бидний ярианы хамгийн сүнслэг, хамгийн философик хэсэг бол яахаарахгүй уян хатан байх тухай ойлголт юм. Сүнз. Дайн бол хурд. Салхи мэт түргэн, ой мод мэт нууцлаг, гал мэт догшин, уул мэт тогтвортой бай. Цэргийн тогтоц гэдэг бол устай адил байх ёстой хэмээсэн байна. Ус ямар ч хэлбэргүй. Түүнийг аяганд хийвэл аяганы хэлбэртэй болно. Шилэнд хийвэл шилний хэлбэртэй болно. Ус хизээж хад мөргөж зөрүүддэггүй. Харин хадны хажуугаар сул зайг нь олж урсдаг. Амьдрал дээр бид ихэвчлэн хатуу байхыг хүчрхэг байхтаа андуурдаг. Хүчтэй салхи шуурга болоход хамгийн бүдүүн хатуу мод хугаран ундаг бол хамгийн нарийнхан уян хатан өвс салхины аясаар бүхийж амьд үлддэг. Өнөөдрийн бизнесүүдийн яриад байгаа agile, уян хатан арга барил чинь энэ шүү дээ. COVID-19 цар тахлын үед ямар компаниуд дампуурсан бэ? Хатуу төлөвлөгөөтэй өөрчлөлтөд дасан зохицож чадаагүй. Ямар компаниуд үлдсэн бэ? Маргааш нь онлайн шилжиж, хүрвэлт хийж, үйл ажиллагаагаа ус шиг өөрчилж чадсан нь үлдсэн. Мөн удирдагч хүний тухай Сүнзийн гайхалтай сургаал бий. Цэргүүдээ төрсөн хүүгээ мэт хайрлбал тэд чамтай хамт хамгийн гүн хавцал руу ч үсрэхэд бэлэн байх болно. Гэхдээ хайр халамж нь хатуу шаардлага, сахилга батгүйгээр оршвол тэр нь ердөөл буруу эрхэлсэн хүүхэд шиг бүтэхгүй зүйл болно гэдгийг Сүнз анхааруулсан. Жинхэнэ удирдагч хүн багийн гишүүдтэйгээ нэг амтай байхын зэрэгцээ стандартыг хизээж буулгаж болохгүй. Үнэнч байдал бол хайр ба сахилга батын нийлбэр гэсэн алтан томьёо юм. Сүнз бас удирдагч хүнийг мөхөлд хүргэдэг 5 алдааг нэрлсэн байдаг. Үүнд хит ухар мөчөд байвал амиа алдна. Хит хулчхор байвал олзлогдно. Амархан уурсвал бусдын өдөөлтөд автна. Нэр төрөө хит эрхэмдэх нь доромжллыг төвчж чадахгүй төрнө. Цэргүүддээ хит санаа зовх нь зүрх зэрэгөө алдна хэмээжээ. Эдгээр 5 сул талын аль нэг нь танд байвал та яг одоо засах хэрэгтэй гэсэн үг. Дүгнэлт. Ялалт бол тохиолдол биш. Сүнзийн 2500 жилийн өмнө бичсэн дайдах урлаг бидэнд маш тод нэг мессежийг үлдээлээ. Ялалт бол тохиолдол биш, харин тооцоо юм. Тэнгэрийн цаг, газрын байц, хүний эв. Энэ 3 бүрдсэн цагтлхүүд л. Жинхэнэ хүч чадал гэдэг бол таны булчин шүрмэс, хитвчин дэх мөнгө, эсвэл дууны өнгөний өндөр биш юм байна. Харин жинхэнэ хүч чадал бол таны оюун ухаан, нөхцөл байдлыг дүгнэх уян хатан чанар юм. Бид амьдрал дээр өдөр бүрэл ямар нэгэн зөрчилдөөн, өрсөлдөөн дунд далхаж явдаг. Сүнзийн энэ сургаалаар дамжуулан бид альвааг заавал хүчээр түрэх бус, харин ухаанаар, гэвчээрээр шийддэг байхыг сурцгаая. Хамгийн чухал нь өөрийгөө таних аяллаа өнөөдөр л эхлүүлээрэй. Өөрийнхөө дотоод дайсныг ялсан хүн гадаад дайснаас хизээж айх хэрэггүй болдог. Та номын хураангуй подкастыг сонслоо. Бидний бэлтгэсэн энэхүү дугаар танд ямар нэгэн шинэ стратеги ухаарл өгсөн гэж найдаж байна. Мэдлэгийг товчоор ухаарлыг гүнээс. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.